Та нар эндээс сонгогдсон бид нар та нарын материалыг IIE гэдэг Institute of International Education гэдэг одоо Америкийн төрийн департаменттай гэрээлж ажилладаг ийм байгууллага руу явуулдаг. Энэ байгууллага болохоор маш их олон жил энэ олон улсын боловсролын салбарт ажиллаж их туршлагатай байгууллага байдаг. Тэгээд тэр байгууллага та нарын материалыг та нарын өмнөөс одоо Америкийн ихтэй сургуулиуд руу явуулдаг. Тэгэхээр яг үгээр тухайн оюутан ийм гурван сургууль би сонирхож байна гэж бичсэн тохиолдолд заавалчгүй тэр гурван сургуульд нь явуулна. За түүнээс гадна дор хаяж тэрнтэй тэнцэх тооны сургууль бас явуулдаг. Тэгэхээр яг нүгээр тэр байгууллага та нарын application материалыг харах нь шүү дээ. Энэ хүүхэд хэр одоо сайн оюутан юм те одоо ямар ширүү сургууль тэнцэх магадлалтай юм гэдгийг харж агаад одоо хамгийн сайн боломжтой гэсэн сургуульд нь явуулдаг. Тэгэхээр оюутнууд хүүхдүүд ингэдэг байхгүй Harvard ч юм уу заавал Ivy League сургуулиуд байдаг шүү дээ тийм Yale ч юм уу Berkeley ч юм уу тийшээ явах гэдэг. Гэтэл яг үхээр тэр юу чинь одоо application маш их сайн байж ш тийм сургуулиудад тэнцэн шүү дээ тийм. Тэгэхээр зөвхөн тийм сургуулиудад нь явуулчихвал нөгөө сургуульгүй хасарчих боломж байдаг байхгүй. Тэтгэлэг байгаа хэрнээ сургууль тэнцэж чадахгүй. Тийм учраас бид нар янз бүрийн сургуулиудад явуулдаг. Бид нар яг тэр IIE тийм тэгээд та нарын яг мэрэгжлийн тийм хүмүүс хянах нь шүү дээ материал хийж байна. Тэгээд явуулдаг байгаа. За тэгээд одоо юу гэдэг оюутан маань их мундаг байж байгаа Колумбия ч юм уу Харвардд тэнцчихье гэж бодъё л да. Тэгэх юм бол юугаар харна. Жагсаалтын хэддүгээр зогссон байна гэдгээс харна. Өөрөөр хэлбэл жилд 6 оюутан Америкийн засгийн газрын тэтгэлгээр явъя гэж бодоход чи тэр 6 оюутны хамгийн нэгдүгээрт нь нэгт жагсаж байгаа бол чиний Харвардын юуг одоо хичнээн үнэтэй байсан ч гэсэн яхан ингээд эхнээс нь ингээд плейсментийг хийгээ явуучих нь шүү дээ. А гэтэл чи 6-ад байжгаад бидэнд үлдсэн мөнгө чиний одоо юу Харвардын төлбөрийг төлж дийлэхээргүй байвал дараачийн сургууль одоо offer admit хийсэн сургуулийн чинь харах жишээтэй. Ингэж явагддаг.